Манай уламжлалт нүүрсний цахилгаан станцуудын технологи бол нэлээд хуучирсантай хоцрогдсон. Бөөрөлжүүдийн цахилгаан станцын хувьд бас энэ уламжлалт одоо манай өнөөдөр ашиглаж байгаа ДЦС 3 4 ч юм уу энэ технологиудаас яг юугаараа ялгаатай ямар шинэ одоо технологи нэвтрүүлсэн. За ерөнхийдөө бол цахилгаан станцууд энэ нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын хувьд бол нэг ашиглалтын хугацаа бол 30 орчим жил байдаг гэж стандарт бол байдаг. Гэхдээ нэг ашиглалтын чанар ашиглалтын ажиллагаанаас хамаарат бол насжилт бол янз бүр байдаг. За манай цахилгаан станцын хувьд сүүлийн одоо 40 гаруй жил Монгол улсад одоо шинээр бий болж байгаа баригдж байгаа шинэ технологийн цахилгаан станц байгаа. Тэгээ энэ хэрээр бол Монгол улсад маш олон төрлийн одоо дэвшилтэт технологиг бол бид нар нэвтрүүлсэн. Одоо байгаль орчинд ээлтэй байх. За агаарын одоо хорт утааны хаягдлыг хамгийн бага байлгах. За усны хэрэглээг хамгийн бага байлгах. За дээрээс нь одоо станц өөрөх нь одоо үр ашигыг хамгийн өндөр байлгах. Дотоод хэрэглээ хамгийн багатай гэх мэтчлэн одоо маш олон төрлийн даваа талыг бол одоо авчирч байгаа. Тэгээ энэгээр бол нэлээд онцлог байгаад байгаа. Тэгэхээр бол ер нь одоо жил ирэх тусмал одоо хэдийгээр одоо нүүрсний цахилгаан станцуудыг одоо олон улсад хориглож байгаа ч гэсэн нүүрсийг одоо цэвэр нүүрс за нүүрсний одоо нүүрснээс гарах бохирдлын хэмжээг бол багасгах гэх мэтлэн олон технологи нэвтэрсний үр дүнд бол одоо нүүрсээр ажиллах цахилгаан станцын үр ашиг байгаль орчинд үзүүлэх нөлөө бол үлэмж багассан байна. Яг Монгол улсын хувьд бол мэдээж нүүрсний нөөц нь бол маш ихтэй хангалттай. За ер нь одоо 5-7 гэлтгүү за танаа бас одоо түшгэлсэн бөөрөлжүүдийн энэ хэсэг бас нүүрсний нөөцийн хувьд бас нэлээд хангалттай байна. Ер нь цаашдаа одоо нүүрсний технологиг аваад үзэх юм бол Монгол улсад ямар боломж байна гэж та бүхэн харж байна. Энэ төслийг хэрэгжүүлэх явцад ер нь Монгол улсад одоо энэ эрчим хүчний салбартай холбоотой шийдэх ёстой ямар асуудлуудыг та бүхэн олж харав? Ер нь бол Монгол улс бол өөрөө нүүрсээр баялаг. Тийм учраас бол нүүрсийг одоо аль болох үр дүнтэй ашиглаж иж одоо эдийн засаг амьдрал бол дэвшлэн. Тийм учраас бол яг нүүрсэн дээр чиглэсэн талаар бол Монгол улсын засгийн газар бол нэлээд одоо бодлогын одоо шин чанартай дэмжлэг бол заашгүй шаардлагатай байгаа. За хэдийгээр одоо ингээд нар салхих гэдэг одоо сэргээгдэх эрчим хүчний тухай яригддаг хэдий ч одоо нар салхих бол үнэхээр яг нүүрстэй харьцуулахад үр ашигын хувьд бол хамаагүй бага муу байна. За дээрэс нь бол одоо тухай бүр яг шаардлагатай үед одоо наргүй үед бол одоо нарны цахилгаан станц зогсох жишээний за яг шаардлагатай үед салхи зогсвол тэгээд одоо салхины цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэх боломжгүй болох гэх мэтчлэн одоо олон сул талууд бол байдаг. Гэтэл бол яг нүүрсийг бол нүүрсээр одоо үйлдвэрлэх цахилгаан станцыг бол бид нар одоо бодлоготойгоор барьснаар бол хамаагүй хямдаар одоо хэрэглэгчдүүд эрчим хүч үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой болох юм байна. Өөрөлдөх юм бол хөрөнгө оруулалтын зардал бусад сэргээгдэх үүсвэртэй харьцуулахад хямд. Тий, барих өртөг хямд дараагаас нөгөө хэрэглэгчд очиж байгаа одоо 1 кВц одоо эрчим хүчний үн бол хамаагүй хямд байдаг. Өнгөрсөн жил бол эрчим хүчний суурь үнийг нэмэгдүүлээд өртөгт нь хүргэсэн гэж сайн газар мэдээлэл хүргэж байгаа. За гэхдээ одоо эрчим хүчний салбарын ярьж байгаа бол өнөөдрийн энэ үн харьж гисэн яг одоо боддоор тэ төсөл хэрэгжүүлж байгаа эсвэл одоо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд бас тиймч хангалттай үн биш юм а гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тэгэхээр та бүхэн өнөөдөр одоо сүлжээ нийлүүлж байгаа эрчим хүчний нэгжийн үн тэ энэ өртөг нь ямар байна гэж харж байна. Та бүхний төслийн одоо хөрөнгө оруулалтаа тэр нөхөх хугацаанд доктортой мөрдөгдөх юм байна 10 жилийн хугацаанд тий 28 жилийн хугацаанд. Тэгэхээр энэ үн дээр та бүх ер нь ямар дүгнэлт хийсэн бэ? Тэгэхээр эрчим хүчний салбар гэхээр дулаан болон цахилгаан эрчим хүч гэсэн нийлбэр одоо нийлбэр байдлаар ингэж явдаг. Гэтэл одоо нэг хэсэг нэмэгдэг учраас бол нийт системийн хувьд бол алдагдaltaй хэвээр байгаа. Тэгэхээр энэ хэрээр бол одоо цахилгаан одоо эрчим хүчний салбарын компаниуд бол алдагдaltaй байгаа. Тэгээд тэр хэрээрээ эрчим хүчний одоо техник технологийн шинжилгээ хийж чадахгүй, одоо найдвартай ажиллагаа хангахдахгүй, засвар үйлчлэгийг тогтмол хийж чадахгүй нэг ийм төвөгтэй нөхцөл байдал бол байгаа. За ер нь бол жил ирэх тусам бол эрчим хүчний өмнө бол байнга өсч идэг. Үнийг нь бол тогтмолоор ингээ барьчихаар нөгөө талдаа бол инфляц болоод одоо үнийн өсөлтийг дагаад бол эрчим хүч үйлдвэрлэх зардал бол жил ирэх тусам өсөд ингэ явдаг. Тэгэхээр бол миний хувийн бодлол ер нь цаашдаа одоо энэ эрчим хүчний үнийг бол
одоо индексжүүлэх буюу одоо инфляц, за валютын ханшиг гэх мэтлэн одоо хамаарх хүчин зүйлээс хамааруулан жил бүрийн индексжүүлж одоо ингээд багаар өөрчлөлт хийж явах нь бол хамгийн зүйтэй санагдаж байна. Сая бас таны ярианд дурддаг чинь ер нь бол индексжүүлэх шаардлагатай гэдэг. Тэгээ олон улсын зах зээл дээр бол эрчим хүч за ялангуяа одоо Европын улс орнууд бол маш өргөнөөр хэрэглэдэгтэй энэ эрчим хүчийг бол дуудлага худалдаагаар өөрлөх юм бол яг хэрэглээгээр худалдаж авч хэрэглэдэг энэ хандлага бол байгаа. Тэгэхээр Монгол улсад ийм боломж уг нь бол байгаа. Гэхдээ технологийн шийдлийн үед бас нэлээд одоогийн энэ уламжлалт системтэй харьцуулахад яригтэй гэж танаас салбарынхаа ярьдагтэй. Тэгэхээр ерөн зүгээр одоо шинээр төсөл хэрэгжүүлж байгаа танах шиг компанийн хувьд энэ салбарт ямар шинжилгээ хийх шаардлагатай гэж харж байна. За ер нь Монгол улсын одоо хэрэглэгчд очиж байгаа эрчим хүчний үн бол хамгийн хамд орон гэж хэл болно. Одоо айл өрхөд бол оролцоогоор нэг 4 цент орчмоор авж байна. За аж ахуйн нэгжүүд бол нэг 7.5 центээр бол эрчим хүч авж байна. За гэтэл одоо Европын холбооны улс ихт бол 20 цент орчим байх жишээ нь. За одоо манайтай ижилхэн одоо хөгжлийн төвшин оролцоо орнуудад бол 7-8 цент дундчдаг. 7-10 цент байх жишээ нь. Тэгэхээр бол Монгол улсын хэрэглэгчд бол харьцангуй хэмд одоо эрчим хүч гэж авч байгаа. Яг нь цаашдаа бол яг маш олон төрлийн одоо их хөөсрүүд ингээд бий болсон тохиолдолд бол одоо дуудлага арилжааны системээр бол бид нар орох юм бол боломж бол бий. Гэхдээ бол их хөөсрөө нь одоо хангалттай олон түвшинд очиж одоо тэр өрсөлдөөн зах зээл рүү бол орох боломж бол бий. Олон улсын зах зээл дээр нүүрсээр ажилладаг уламжлалт энэ их хөөсрийн технологийн хөрөнгө оруулалт одоо худалдаж авах хөрөнгө оруулалтын үн өртөг олон улсын зах зээл дээр хэр буурч байна. Энэ технологитой холбоотой шинжилгүүд бас яаж өөрчлөгдөж байна. Энэ дээр та бүхэн тодорхой одоо шийдлүүдийг харж агаад өнөөдрийн одоо энэ бүрэлдэхүүн цахилгаан станцыг барьж байгуулсан баг. Тэгэхээр энэ технологийн шийдлийн хувьд хэр Монголд одоо үн өртгийн хувьд боломж юм байна гэж харж байна. Ер нь бол жилээс жилд одоо бүхий л хөрөнгө оруулалт энэ зардал бол өсөж байна. Хожим бол 1 киловатт 1 мегаватт нүүрсээр ажиллах цахилгаан станцыг барихад 1.5 сая орчим доллар байсан бол одоо 2 сая доллар болчихно. Тэгээ ер нь бол цаашдаа бол жил ирэх тусам бол энэ хөрөнгө оруулалтын зардал бол өснө. Хэдийгээр яг нөгөө талдаа бол мэдээж тэр түрүү миний хэлдэг байгаль орчинд үзүүлэх нөлөө нүүрсээр ажиллах цахилгаан станцын үр ашиг найдвартай ажиллагаа гэдэг маш олон тал дээр бол технологийн дэвшлүүд бол гарсан байгаа. Гэхдээ нөгөө талаас бас хөрөнгө оруулалтын зардал өсөж байна. Өөрөөр хэлэх юм бол технологийн зардал өсөж байна гэж ойлгож болох уу? Технологи хөрөнгө оруулалт гангийн үн байнга өсөж байна тийм ээ. Цахилгаан арчин мөч хөдөлмөрийн зардал гэдэг бүх одоо үн өртгүүд те зардлууд өсөж байгаа учраас бол анх барих өртгөл цаашдаа бол байнга өснө. Төр хувийн түншлэлийн одоо журмаар энэ төсөл бол хэрэгцсэн гэж ойлгож байгаа тий. Бүрэлдэхүүн цахилгаан станцын төсөл нь. Яг төр одоо Улаанбаатар хот бол манай цахилгаан станцын төслийг бол маш сайн дамжиж ингэж оролцсон. За бүрэлдэхүүн цахилгаан станцын хувьд бол анхны одоо битас эрчим хүч үйлдвэрлэгч статустай хувийн хвшлийн юм цахилгаан станц байгаа. Өөр төслөөс онцлох одоо сайн үзүүлэлт эерэг бас одоо бусад нөлөөллийн хувьд та бүхэн хэлэх зүйл байгаа. Ер нь манай төслийн хувьд бол яг зөвхөн цахилгаан станцаас гадна одоо нүүрсний уурхай бүрэлдэхүүн уурхай бол бас манай төслийн нэг хэсэг болдог. Тэгэхээр бол Монгол улсад бас эрчим хүчний нүүрсний хувьд бол бас шийтгэд нэлээд хүндрэлтэй юм нөхцөл байдалтай байгаа. Одоо олон жил үн ханшиг, эрчим хүчний үн ханшиг доогуур барьснаас болоод одоо эрчим хүчний нүүрс нийлүүлдэг томоохон хоёр компани Шивэгаа болоод Багнуурын уурхай бол бас хөрс суултын хоцрогдолд орсон технологийн шинжилт бас сүүлийн жилүүдэд маш бага хийгдсэн. Гэх мэтчлэн байдлаар бол нүүрсний хангамж дээр бол бас их төвхтэй байдал байдаг. Хэцүү төвхтэй нөхцөл байдал байгаа. Тэгэхээр бол манай хувьд бас өөрөө одоо энэ нүүрсний асуудлыг давхар шийдэхэд ингэ орж иж байгаагаар нэгдүгээр онцлог байгаа. За хоёр дахь нь бол нүүрсний ам дээр баригдаж байгаа цахилгаан станц гэдгээр онцлог байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот буюу бусад төвлөрсөн суурин газраас хол байна. Тэр хэрээр одоо Улаанбаатар хот руу орж иж байгаа одоо нүүрснээс үүсдэг хөндөрлүүдийг бид нар одоо арилгаж байгаа гэж хэлж болно.
өөр одоо нүүрсний уурхайг түшгэлсэн эрчим хүчний одоо энэ том төслийг бол хэрэгжүүллээ. Энэ дээр түшиглээд өөр ямар төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байвал магадгүй ирээдүйн зорилттой ч юм уу те тулгуурсан юм төслүүд байгаа юу? Ер нь бол энэ нүүрсээ ашиглаад бол бид нар нүүрс химийн аж үйлдвэрийн зохицуулалт бий болгох ийм ирээдүйн асетийн зорилго байгаа. Тэгээ энэ чиглэлээрээ ч бидний хувьд бол нэлээд олон төрлийн судалгаанууд хийгдсэн. Зарим одоо судалгаануудаа ингээд туршилтын байдлаар одоо гадаадын үйлдвэрүүдэд очиж туршуулсан ийм зүйлүүд бол зөндөө байгаа. За тухайлбал нүүрснээс нэг хагас кокс гарах. Энэ чиглэлээр бид нар хятад Орос улбаны улсын одоо түншлэгч нартай бол хамтарч ажилласан тодорхой үр дүн гарсан ийм байдалтай байгаа.